Санаа төвшөө. Юу энэ дойка? 50. Хөөе. Чи нэрээ байгаль орчны хичээлийнхээ бие даалтыг хийж эхэлсэн үү? Юу олж ийн? Найз нарны чихлээгүй л байна. Чигээд эхэлсэн юм уу? Би харин сая судалгаа хийж байгаад хүүхдүүдийн сонгоогүй сэдвийг олчих шиг боллоо. Улаанбаатар хотын цэвэр усны тулгымцсан асуудлуудын талаар. Цэвэр усны талаараа. Энд ч одоо тэгэд Улаанбаатар хот тулгамдаад байгаа асуудлыг мөн үү? Харин тийм ээ. Чи өөрөө судалгаа хийгээд үзэх юм уу? За тэгье. Хөөе. Би дөнгөж сая Америкийн нэгдсэн улсын мянганы сорилын корпорац Монгол улсын засгийн газартай усны компакт тэрийг гаргаж зурлаа гэсэн мэдээлэл оллоо. Чи энэ талаар нэр сайн мэдэх үү? Би юусаа сонсож байгаагүй юм шүү дээ. Тийм үү. За түр үлээж аваа. Би чам руу нэг мэдээлэл явуулъя. Чи энэ линкээр ороод нэг видео үзтээ. Окей. Мянганы сорилтын корпорац нь олон улсын хөгжлийн агентлагтай адил Америкийн нэгдсэн улсын засгийн газрын байгууллага юм. Мянганы сорилтын корпорац нь улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ард иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх замаар санхүүгийн буцалтгүй тусламж олгодог хөгжлийн агентлаг юм. Мөн улс орнуудын санаачилсан шийдэл хэрэгжилтэд тулгуурлан энэхүү тусламжаа хүргэдэг бөгөөд ил тод байдал, судалгаа нотлохонд суурилт шийдвэр гаргах, хариуцлагатай байдал зэрэг бие даасан өрсөлдөөнд хорин үзүүлэлтэд үндэслэн улс орнуудыг сунгадаг. Ил тод байдал, судалгаа нотлохонд суурилт шийдвэр гаргадаг, хариуцлагатай байдал. Компакт хэрэгжүүлэх улс орон бүрт үнэлгээний карт үүсгэж, тухайн улсын гүйцэтгэлийг компакт хэрэгжүүлэхээс өмнөх үеэс хэрэгжүүлж дуусах хүртэл хөтөлж хяндаг. Компакт хэрэгжүүлэх улсыг хэрхэн сонгох юм бол? Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах салбарыг хэрхэн сонгосон бэ? Монгол улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээг Монгол улсын засгийн газартай хамтран гүйцэтгэсэн. Уг судалгаанд үндэслэн Монгол улсын засгийн газар мянганы сорилтын корпорац шийдвэр гаргаснаар Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах 5 жилийн хөтөлбөрийг эхлүүлэх гэж байна. Энэ хөтөлбөр нь Монгол улсын хувьд 2 дахь удаагийн буцалтгүй тусламж бөгөөд мянганы сорилтын корпорац 2 дахь удаага компакт гэрээ хамтран хэрэгжүүлж буй цөөн улсын нэгт орж байна. Буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт нь 350 сая $. Юм. Хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх юм бол? Хариуцлагатай байдал. Компактыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод ямар үр нөлөө үзүүлэх вэ? Улаанбаатар хотын усан нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр урт хугацаанд доктортой хангах, шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлсэн усыг хаягдал ус боловсруулах үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах. Усны доктортой менежмент, хууль эрх зүйн орчин, бодлого, салбарын институтийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг үр өгөөжтэй. Аюука. Найз нь үзээд дуусчлаа шүү. За. Тэгээд энэ мянганы сорилтын корпорацийн Монгол улсад хэрэгжүүлэх гэж байгаа усны компактын талаар багцуулан ойлголттой болоод олоо шүү. Тэг надад нэг санаа байна. Хоёул ерөөс нь усны талаарх бие даалтаа хамтдаа хичүүл яасан. Хүй тэгээл та. Чи тэгвэл саяны үзэн Мянганы сорилтын корпорацийн Монгол улсад хэрэгжүүлэх компакт гэрээ нь Америкийн ард түмний өгөөмөр сэтгэлийн үр дүнд хэрэгжих гэж байна. Тус байгууллага нь Монгол улсын засгийн газартай хамтран ажиллах замаар компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэлийн ус хангамжийг найдвартай бөгөөд байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэнэ.